Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдрийнхээ ээлж хичээлд орцгоё. Өнгөрсөн хичээлүүдэд бид нар үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийн нөхцлүүдийг үзсэн. Өнөөдөр тэр нөхцлүүдэд давтах журмаар 3 цагийнхаа нөхцлийг хамтд нь гурвуулангийн бичиж дасгал хийя. Та бүхэн хичээлдээ орцгоно уу? За үйл үгийн 3 цаг та бүхэн мэднэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй. За өнгөрсөн цагийн нөхцөл би өмнө хэлсэн. Яасан бэ? Энэ өнгөрсөн цагийн асуулт. Яаж байна вэ? Одоо цагийн асуулт. Яах вэ? Ирээдүйн цагийн асуулт. Яасан бэ? Яаж байна вэ? Яах хийх вэ? Яах вэ? За бас юу хийсэн бэ? Юу хийж байна вэ? Юу хийх вэ? За өмнө үдсэн хичээлээ баттах журмаар энэ 3 цагийнхаа нөхцөлийг цөмөрөө давтах гэж байна. Яасан бэ? Өнгөрсөн цагийн асуулт. Яаж байна вэ? Одоо цагийн асуулт. Яах вэ? Ирээдүйн цагийн асуулт. Мөн үүнтэй адилхан юу хийсэн бэ? Юу хийж байна вэ? Юу хийх вэ гэсэн энэ асуултнуудад хариулагддаг. Өмнө бид нар цаг цагаар нь салга санга өчөөд байсан. Өнөөдөр та бүхэн хялбаршуулах, нэгтгэх журмаар ингэж бүгдийг хамт бичиж байна. Тэгтээ зэрэг энэ асуултуудыг та нар бичээрэй. Яасан бэ? Яаж байна вэ? Яах вэ? Юу хийсэн бэ? Юу хийж байна вэ? Юу хийх вэ? Одоо цөмөрөө 3 цагийнхаа нөхцөлийг хамтд нь бичвэл та бүхэнд хэрэгтэй байхаа гэж бодож байна. За 1. Өнгөрсөн цаг. Өнгөрсөн цаг. Сан. Сон. Өмнө нь та нар үзсэн учраас сайн мэдж байгаа хаа. Син. Сон. Дараа нь ла. Ло. Ле. Ло. Дараа нь же. Че. Эцэст нь
вэ. За энэ нөхцлүүд бол өнгөрсөн цагийн нөхцөл. Сан, син, сон, син, сон. ла, ло, ле, лё. же, че, вэ. Одоо бүгдээрээ одоо цагийн нөхцлүүдийг бичье. 2 дугаарт. Одоо цаг. Же байна. Че байна. За одоо цагийн нөхцөл. Же байна, че байна. Өнгөрсөн цагийн нөхцөл сан, сон, син, сон. ла, ло, ле, лё. же, че, вэ. Одоо цагийн нөхцөл же байна, че байна. 3 дугаарт нь ирээдүйн цагийн нөхцөл. ирээдүйн цаг. на, но, не, но, хэ, болно. За ийм 3 цагийн нөхцлүүдийг бид нар өнгөрсөн хичээлүүдэд үзсэн. Өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цаг бүх нөхцлүүдийг би доор нь бичсэн байна. сан, сон, син, сон. ла, ло, ле, лё. же, че, вэ. Одоо цаг же байна, че байна. Ирээдүйн цаг на, но, не, нё. хэ болно. За бүгдээрээ одоо энэ өгүүлбэрүүд дээрээ 3 цагт нь хамт жишээ өгүүлбэрүүд бичье. Анхааралтай бүгдээрээ багшигаа дуурайгаад бичээрэй. За. аав ярьсан. аав ярьлаа. Өнгөрсөн цагтаар бичиж байна. За энэ зөөлний тэмдэг хий болох төрмийг дараагийн хичээлүүд дээр тайлбарлах учраас өнөөдөр шууд та нар ингэж бич. аав хизээ хий болдог, хизээ хий болдгоог дараа нь бүгдээрээ өөр хичээл дээр дэлгэрэнгүй үүсэх учраас өнөөдөр л зүгээр цагийн нөхцлөө давтах журмаар шууд бичье. аав ярив. За энэ бол өнгөрсөн цагийн нөхцөл дээр бид нар өгүүлбэр бичиж байна. Одоо цагийн нөхцөл дээр аав ярьж байна. За дараа нь 3 дугаарт ирээдүйн цаг. аав ярина.
аав ярих болно. За энэ 3 цагийн нөхцөл дээр 3 нэг нөхцөл байна. Аав ярьсан, аав ярьлаа, аав ярьжээ, аав ярив. Одоо цаг дээр аав ярьж байна, ирээдүйн цаг дээр аав ярина, аав ярих болно. За өөр өгүүлбэр авъя бүгдээрээ. Өнгөрсөн цаг, морь, унсан. За энэ өгүүлбэрээ дэлгэрүүлье. Би шарга морь унсан. За тэгээ энэ дээрээ бол унлаа, унжээ, оноо гэх мэт ингээд 4 цагийнхаа өнгөрсөн цагийн 4 нөхцөл дээр ингээд бичээд ээж болно. За одоо цаг дээр явал морь унаж байна. Морь унах болно. За одоо ирээдүйн цагийн энд би шууд жишээмээр унана. Өнгөрсөн цаг морь унсан. Би шарга морь унсан. Би шарга морь унлаа. Би шарга морь унжээ. Би шарга морь унав. Одоо цаг дээр морь унаж байна. Морь унах болно. Морь унана. Ирээдүйн цаг нь. Хэрвээ дэлгэрүүлвэл би морь унаж байна. Би морь унах болно. Би морь унана. Би шарга морь унаж байна. Би шарга морь унах болно. Би шарга морь унана. Гэх мэтлэнгээр өгүүлбэрээ дэлгэрүүлээд бичээд ээж болно. Одоогийн энэ 3 нөхцөлийг бол хамтд нь нэг хичээлээр ингэж бичиж байгаа явдал та нарыг бол үг өгүүлбэрээ өнгөрсөн нөхцлүүдээ одоо сэргээн санахад хэрэгтэй учраас хамтд нь ингэж бичиж байна. Өнгөрсөн цаг, үсэг, бичсэн. Үсэг, бичлээ. Үсэг, бичжээ. Үсэг, бичв. Хоёрдугаарт одоо цаг үсэг,
бичиж байна. Ирээдүйн цаг үсэг бичнэ. Үсэг бичих болно. За гэх мэт 3 цаг дээр бичлээ. Үсэг бичсэн, үсэг бичлээ, үсэг бичжээ, үсэг бичив. Одоо цаг үсэг бичиж байна. Ирээдүйн цаг үсэг бичин, үсэг бичих болно. За одоо би та нарт гэрийн даалгаварт үгнүүд дээр одоо ирээдүйн өнгөрсөн цагийн нөхцлүүдийг бичиж энэ бичсэн үгээ өгүүлбэр болгож өгүүлбэрээ дэлгэрүүлээрэй. Их үүднээс шинэ үг бичиж өгье. За нэгдүгээрт сан, хоёрдугаарт мэд, гуравдугаарт ор, дөрөвдүгээрт өг. За энэ дөрвөн дээр өнгөрсөн одоо ирээдүйн цагийн нөхцлүүдийг үгэн дээрээ эхлээд бичээрэй. Дараа нь хураангуй өгүүлбэр зохиогоорой. Дараа нь зохиосон хураангуй өгүүлбэрээ дэлгэрэнгүй болгоорой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн цагийн бүх нөхцлөө, одоо цагийн нөхцлөө, ирээдүйн цагийн нөхцлөө 3 үгэн дээрээ эхэлж бичээд хувиргаад бичсэн үгээ өгүүлбэр болгоод өгүүлбэрээ дэлгэрэнгүй болгоод бичээрэй. За манай өнөөдрийн хичээл дуслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.